Надад тайм таал гэж байна. Өвн гоё. Нэг идэж битээ авч идэрэй. Ханаа жиний яна. Өнөөдөр имжлэхэд би болохоор маш олон төрлийн дурсамж сэргээх амттангууд бэлдсэн байгаа. За тэгвэл бүгд хамтдаа бичлэг руугаа шууд орцгоо. Хамгийн ихнийх нь мэдээж жан. Миний таар самж гинөө. Миний хүүхдүүд аим хиддэг байсан. Намайг яг жоохон байх үед яг энэ хит ингээд багдчихсэн үед би гадаад дэс аахгүй юу? Тийм болохоор ер нь бол өнөөдөр авчирсан юмнуудыг бол яг модонд орж ирсэн. Бүр яг хүмүүсийн хүүхдүүд иддэг байсан тэр үед нь бол би байгаагүй. Гэтэ Монголд хүч ирээд айд очиод ч юм уу, бэлгэнд аваад ч юм уу тэг идчихсэн. Тэгээ бас манай аав ээж уурлаад байсан. Маа энэ хүү бити идэгээд төв байсан. Нэг тийм sour юм шиг үнэртэй. Бацаа ястай. Надад тайм таал гэж байна. Ийм хөөргөн амстай минь аа. Уул нэр sour plum биш. Танаа ийм жоохон тийм кристалтай амстай. Тэнгүүд аим гож ихэрлэг. Энэ би араас ихсэн оноглоо. Дараагийнх нь жан хаан чипс байна. Энэ стогош нэг юм давсархаг. Бинт муул ядэд өгсөн болохоос өгн гоё амттай. 19 бүгдээр уух юм уу яа? Multifruit. Энэ яг дээр үеийнх нь хөлбөр байгаа. Гаднахын шинжлэгдээг байхад. Эсвэл энэ шинжлэгдсэн хэлбэр юм болов уу? Ийм байдаг гэсэн санагдах хангуй юм болов уу? Oh my gosh. Аяа. Мөлтөл угаасаа 10-10. Дараагийнх нь жан. Энэ санаа мэдхүү. Санаж байна уу? Энэ юу гэвэл ямар чимс гэдэг вэ? Хатаасан чимс гэдэг лөө. Энэ дэлгүүрт хэрэг удсныг бол бис мэдэхгүй. Энэ бүр ингээд наалцсан биш. Би эдрийг цахаас авсан. Цахаас өөр газар зарахгүй байгаа мөлий. Not bad. Тэгэхэд л авч идэхээгүй. Яа. 15. Дараагийнх нь болохоор энэ банана. Энийг би нэг ч удаа идэж байгаагүй. Манай найзууд идэлээд байсан гэдэг би сонирхож байгаагүй мó тий. Юу. Доторхоны. Арвас 0. Энэ бүр нэг идэж битээ авч идэрэй. Энд яа дуртай байсан бэ хүмүүс? За дараагийнх нь самар. Энийг гэхдээ одоо хүртэл хүмүүс нөгөө нэг тавган дээр тавьж моддаг тий. Тэгээ би айд майд очихоор бас нэг иддэг. Гоё. Аваас доо. Дараагийнхаа жан. Энэ аим олон төрлийн өнгөтэй байт юм билээ. Тэгээ цагаан сараараагаас айлын ширээн дээр аим хөдөн штий. Тэгээ би бол иддэг үнэс. Нөл чихэр. Зөөр яотн жажилж байгаа юм шиг л. Тэгээ not my style. 10-1. Яагаад 10-1 оноо өгсөн бэ гэхээр ингэж жажилж байгаа мэдрэмж нь гоё юм. Гэхдээ амт нь гоё ш. Дараагийнх нь дижек. За энийг бол би Монгол төрч игээд бол идчихсэн. Энд би дуртай байсан. Тэгээд нэг хэсэг би дэлгүүрээр хараагүй мэлээ. Тэгээ өчигдөр би дэлгүүр явж байгаад энийг харчаад хөөх энэ одоо хүртэл байт юм бэ нэ. Би энэ дуртай сахгүй. Тэгээ шууд авсан байгаа. Энэс дээр үед идэж байгаа нэг гоё идэв усахгүй юу? Одоо бол нэг гоё ших болцсон. Эсвэл өөрчлөлтсөн болов уу? Эсвэл миний ингээд амтлах юм томроод ингээд өөр болцсон бол бүү мэд гоё хаа болчихжээ. 10-3. Би нэг юм олсон. Энэ дээр үед байсан үгүй мэдэхгүй байна. Би нөгөө нэг тэр дэлгүүрийнхаа хичээс асуусан чинь нааш дээр үед байсан штэ гэсэн. Гэтэ бисээ мэдэхгүй байна. Хөөх юм нар та. Cute. Ийм тамгал юм байна л да. Энэ моддож ихнэ. Энийг би 2500 төгрөгөөр авсан. Ямсаж тамгыг ядаж гарч байгаасаа гэж найдаа. Ингэж гарч. Ядаж тамг нь. За яг вэ. Бас гарч л ах шүү гэн. За моддож ихшин чи идэх ч хүсэл алгадөө. Нэг ийм моддож хэр гарч ирлээ. Манайхаа. Жаа!
нөгөө шинэ жилийн бэлгийн дотроос амар их гарч идэг байсан. Тэгээ би энийг харчаад бас амар баярлсан. За ягаан нэг бохных нь амт нь аим гоё юм байна. Тэгс жоохон хатуу. Тэгэхээр жоохон хэдэн минут жишээ энэ баг салж унах юм байна уу? Боли. Би нэр ийм чихэр олсон. Халва гэдэг ийм нэртэй. Энэ чихрийг нөгөө манай дэлгүүрийн их надад санал болгосон. Би нөгөө нэг жоохон дээр үе юмнууд тааж гинэ гэсэн чинь энэ штэ гэдсэн. Тэгээд би харин авцсан. Тэгээд энийг бол би нэг ч удаа амсаж үзээгүй. Харж байгаа ч хүү тэм чихэр байсан. Дотроо юу тийм бүү мэд. Ата юу вэ? Самар ч юм шиг, бичээний өрмөч юм шиг. Гэтэ ер нь самар илүү их хамтагдаж байна. Мөстө ямар гоё чихэр вэ? Надад амар таалагдлаа. Энэ бол миний хамгийн дуртай чихэр байна. Та нар энийг хараад шууд мэдж байгаах гурлан чихэр. Одоо болох гоё юм. Энэ бол мэдээж 10-аас 10. Энээсээс авсан. Гэтэ энэ нөгөө нэг ийм ирээсүүд амар хатуу гэдэг юм байна. Цаастайгаа хамт ингээд наалтаад үлдчихсэн. Тэгээ цаасыг нь бараг хамт идэгдэж шин. Цаас нь үлдсэд өнгөрсөн. Саяны ирээсийг манайхаа бүгдээрээ яагаад хазаж хизэж битээ дээрээ бүгд шүдээр наалчлаа. Тэгээ бас нэг ийм чихэр авсахгүй юу? Ийм. Тэсэн чи энэ чихрийг бэж үзүүлсэн чинь над чи одоо хүртэл иддэж штэ гэсэн. Дээр үе юм биш гэсэн. Тэгэхээр энийг бүгдээрээ шууд хасцгаая. Энэ дотор болохоор хамгийн түрүүнд энэ бас нөгөө нэг юу гэсэн хатаас нь жимс гэсэн. Ногооноос нь авч үзээ яанаас. Энэ яж юм шүү. 10-9 энэ надад аим хөөрхөн хадад өгсөн. Энэ хатаас нь жимсэн багтаа бас. Үзрэн чих юм болов. Амар чихэлэг. 10-аас 4. Яг амтан жоохон өрмөц гоё амттай л юм байна. Гэтэ бүр хэтэрхий чихэлдэг. Тэр захаар дэлгүүр хэсэг чи амар гоё юм билээ манайхаа юм сонирхолтой юмуд олдог. Тэгээ юу болсон бэ гэхээр мөсөн чихэр. Сая баахан чихэлэг мэдсэн юм уу бүүмд энэ ойл ямар ч хамт хамтдахгүй байх юм. Юу ч хамтдахгүй. 10-аас 1. За өнөөдрийн бичлэгээр би ингээд дурсамжид амттангууд буюу жоохон бага насндаа идчихсэн тийм амттангуудаа авчирлаа. Та нараас энэ хэдийн аль нь хамгийн дуртай байснаа комментэн дээр үлдээгээд өгөөрэй. Сая гинт бичлэг гэж нэг юм саналаа. Суума авчираагүй юм байна. Суума авчирсан бол гоёхгүй суума. Яа мартсан юм бол дэлгүүр байгаагүй юм байна л да. Байсан юм бол би шууд хараад над ч аавыг гэх байсан гээ. Суумаг авчираагүй юм байна. Алибаба. Бараг ихэнх юмнуудыг мартсан юм шүү. За ямар ч тач манайхаа өнөөдрийн бичлэг сонирхолтой байсан бол лайк, subscribe дараад өгөөрэй. Дараа нь өөр ямар төрлийн бичлэг хийлгэмээр байгаагаа та бүхэн доор коммент хэсэг дээр үлдээгээд өгөөрэй. Тэгвэл бүгдээрээ баяр таа.